хотын хөгжлийн төлөө цаашдаа хийх бодлогын одоо томоохон төсөл хөтөлбөр одоо тэр концепцүүдийг батлах, боловсруулах чиглэлд нь одоо нийслэлийн засаг даргатаа илүү хамтарч одоо ингэж ажилланаа. Улаанбаатар хотод тулгамдсан маш олон асуудлууд бий. Улаанбаатар хотын хөгжлийг яавал шинэ шатнд гаргах вэ гэдэг том эрхэм зорилго байгаа. За лавл улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ хотын хөгжлийг шинэ шатнд гаргана гэдэг бол өөрөө энэ өрөөсгөл ойлголт юм байна. Тэгэхээр энийг зөвшөөрөх хэрэгтэй. Тэгвэл бид нэр цаашдаа яаж амьдрах ёстой юм? Жишээ нь хүн болгонд өөр гэсэн амьдрах арга ухаан байдаг шүү дээ. Айл өөрх болгонд өөр гэсэн амьдрах арга ухаан байдаг. Түүнтэй нэгэн адил Улаанбаатар хотын амьдрах арга ухаан нь цаашдаа яг юу байх юм? Яах юм? Эдийн засгийн тэргуулах чиглэлээр бид нар юу гэж харах юм? Тэр нь урт хугацаанд ямар байх юм? Дунд хугацаанд, ойрын хугацаанд ямар байх вэ гэдгийг олон талаас нь бодож үзсэн ийм л ажлуудыг ямар ч гэсэн суурийг нь одоо тавихын төлөө одоо нийслэлийн иргэдэд хичээж ажиллах болно л гэж ингэж бодож байгаа. За мөн томоохон нэг хэлэх ёстой зүйл гэвэл Улаанбаатар хотын эрхтсэн орчныг шинжлэх нэг том ажил. Энийг одоо гарцаагүй хийх ёстой. Тэгээ энэний араас бол одоо улсын их хурлтайгаа засгийн газартайгаа нийслэлийн засаг даргатайгаа хамтарч ажиллана да.